Сайн бацхан үзэгчтэй Ном ертөнц нэвтрүүлгийн нэгэн шин дугаар Оюун ухааны ресторан Majestic номын лүрээс өрхөд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 өдрийн Ном ертөнц нэвтрүүлгээр эрхэм үзэгч уншигч та бүхэндээ хувь хүний хөгжлийн чиглэлээр ном гаргадаг оюуны Сорон Цэв паблишингийн эрхлэгч буян либрийг уулзуулахар шийдсэн юм. Тэгэхээр Ном ертөнцөд нийт 23 ном тус паблишингаас гарсан байдаг юм байна. За мөн номын зохиогч маань өөрөө нар хүнээс манддаг номоор анх уншигчтайгаа уулзаж байсан гэдгээр нь манай үзэгчид маань сайн мэдэх баха. Ингээ бүгдээрээ энэ 7 өдрийн Ном ертөнц нэвтрүүлгээ эхлүүлье. Нэвтрүүлэг маань Оюун ухааны ресторан Majestic номын лүрээс хүрч байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За 7 хоног болгон шинэ номын мэдээллийг Оюун ухааны ресторан Majestic номын лүрээс хүргэдэг уламжлалтай. Тэгэхээр энэ 7 хоногт худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээлэлд эрхэм үзэгч уншигч та бүхэн анхаарлаа хандуулна. За эхний танилцуулж байгаа ном бол Мос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан дэлхийн алдартай Dorling Kindersley компани бүтээгдэхүүн болох дэлхийн хэмээх зурагт лавлах тойл байна. Тэгэхээр энэ тойл бичих 1 сая гаруй хувь борлогдсон гэдгээр алдартай. За тэгэхээр сүүлийн үеийн мэдээлэлээр шинжлэгдсэн шилдэг борлуулалттай. За Dorling Kindersley энэхүү дэлгэрэнгүй зурагт лавлах тойл нь за манай гарагийн уулын оройгоос эхлээд далаа тэнгисийн Ёроол хүртэлх за өмнөд туйлаас хойд туйл хүртэлх наривчлан шинжилсэн гайхамшиг судалгааны үр дүнд бүтсэн ийм ном юм. За тэгэхээр өргөн цар хүрээтэй хосгүй бүтээл болох дэлхийн хэмээх энэхүү ном нь галт уул далаа тэнгис уур амьсгал тектоник ба чулуулаг эрдэс баялаг багтаан манай гарагийн бүх төрлийн байдлыг сэтгэл догдлуулан гэрэл зураг тайлбартаагаар үзүүлсэн байдаг. Тэгэхээр энэхүү номыг BBC телевизийн зэрлэг амтны нэвтрүүлэг нэг удаа онцлохдоо за энэ удаа улиг домог болж байгаа нь үнэн. Гэхдээ айл бүрийг ийм номтой байх хэрэгтэй гэж хэлж байсан байна. Тэгэхээр айл бүрийн бас номын санд байвал зөвхөстэй нэгэн ном мэдлж байна. Тэгэхээр энэ номтой эрхэм үзэж уншигч та бүхнийг танилцахыг хүрж байна. За энэ ном Majestic номын лүрт шинээр ирсэн байна. За гүн паблишингаас эрхлэн гаргасан ээлжид нэгэн номыг танилцуулж байна. За энэ бол яхаа аргагүй гүн овогт аюур заны ээлжид нэг үргэлжлүүлсэн бүтээл юм аа. Тэгэхээр судасны хэмээх роман Majestic номын лүрт шинээр ирсэн байна. За энэ номонд юун тухай өгүүлж байгаа вэ гэхээр нэгэн эрд домогт алтан бурхнаар өвчүүлж шунал идэгдэггүй. Нэгэн зохиолч хаач байхгүй зохиомл түүхээр өвчүүлж этгээд гаж санаа эдгэрдэггүй. Бүсгүй багийнхаа дурлал руу буцан ирэхин тулд 20 гаруй жил шаналж хайр сэтгэл идэгдэггүй. Судасны жимээ романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариад засал им имлийн сэдвийг орчин цагийн амьдралдаа уйлдуулж за хувь тавилан учир шалтгаан эрт өдөөгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголтыг өнөөгийн хүний сэтгэл зүйд хэрхэн тусч буйг харуулахыг зорьсон байна. Тэгэхээр энэхүү зохиолын бичих санаа сэтэл минь найрсаг сэтгэлээ зориулсан Монгол үндэстний биет бус соёлын үеийг тээгч хоёр гайхамшигтай эмчийн нэрийг талархан тэмдэглэе. За тэд бол уламжлалт ангаа ухааны найдан эмнэлгийн их эмч ган зориг за боржгон овогт яс барих эрдмийн амьд домог болсон хорчин нутгийн алдарт барайч Боо Шинжаан нарт талархал дэвшүүлье гэж номын зохиогч хэлсэн байна. За мөн ном хэвлүүлэх ажилд хамтран ажиллаж өгөөмөр сэтгэл тавин уншигчдад даруй хүрэхэд тус дэм үзүүлсэн нутгийн ах дурж тэрмдээ гүн талархал илэрхийлье гэсэн байна. Тэгэхээр зохиолч аюур заны үргэлжилсэн өгөөм бүтээлүүдийг чих тавин хүлээж байдаг, гарахыг хүлээж байдаг хэрхэн уншигчид манаас судасны чимээ хэмээх шинэхэн роман танаас танилцааг урьж байна. За энэ ном Majestic номын лүр шинээр ирсэн байна шүү. Эмпати ертөнц хэвлэлийн газраас самба нимба хоёрын аялал буюу спортын замаар хүүхдийн нэвтрэх төлөвийг эрхлэн гаргалаа. Спортын агуу их ялалт гэдэг хүмүүний ууггүй нөр их хөдөлмөрийн дүнд бүрэлдэн бий болдог зүйл юм. Цаг золбоотой, өөртөө ихтэй бие бэлдэр, оюун санааны өв тэгшүүжилттэй болж нэр хүндтэй сайн сайхан амьдрах, амьдралынхаа алтан бомбыг цаг ямагт мөнхийн аршаанаар бэлгааж байхыг хүн бүхэн хүсэн мөрөөддөг. Тэгвэл хүүхдүүд та нар өнөөдрөөс эхлэн өөртөө ихтэйгээр өндөр шаардлага тавин хичээл сургуультай мэрэж, спортоор цаг алдгүй хичээллэж, бахархал дуурайлал болсон ах эгч нар шигээ дэлхийд нэр цугаад дуурсгасан алдартай мундаг тамирчин болж аав ээж, эмээ өвөө, ахын дүүс цаашлаад Монгол их орноо баярлуулах сайхан боломж бидэнд байгаа. Тэгвэл спорт хэмээх агуу иж идтэй хэдэн зуун төрлүүдээс танилцах боломжийг спортын замаар ном танд олгож байна. Тус номонд орсон спортын 128 төрлийн тухай мэдээллийг самба нимба хоёрын яриагаар тун сонирхолтойгоор хүргэж байна. Тухайлбал автомашины уралдаан 1894 оны намар Францад болж байсан байна. Оролцогчид нь Парис, Руан, Парис гэсэн маршрутаар 1200 км замыг туулсан байна. Тухайн үед машинууд ердөө 12.5 км цагийн хурдтай замыг туулж байсан байна. Харин одоо бол олон төрлийн мастер ралли засмал замын
тойргийн уралдаан, Бартад замын уралдаан, формула гэх мэт олон төрлийн машины уралдаан тэмцээн болсоор байна. Энэ мэтчилэн уран улгаалт, морин спорт, жад шидэх, бөөрөмцөг түлхэх, усан сэлэлт, усан поло, усан цан, өдөн бөмбөг, гольф, яварцог, нисдэг тавга, гар барилдаан, замны спорт, дуутай гимнастик, талбайн хоккей, гандбол, бүстэй барилдаан, дельтаплан зэрэг та бидний мэддэг, бас мэддэггүй олон спортын тухай мэдээллийг энэ ном багтаасан байна. Эдгээрийг мэдснээр уншигч та аль спортоор хичээллүүл өөртөө илүү тохирох сонирхлоож мөн тодорхойлж спорт хэмээх их аянд мурдаж болох юм. Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна гэдэг хүүхэд багчуудын ирээдүйн их аяны харгүй. Үргэлжид өглөөний алтан нарны цацраг шиг тунлаг тод гэрэлтэй байх болтугай. Утга зохиол судлаач шүүмжлэгч Пүрвийн Батхуйгийн 2 ч ном Мажестик номын лүр шинээрсэн байна. Тэгэхээр тун удахгүй бас номын баяраа хийх гэж байгаа Пүрвийн Батхуйг зохиолчтой холбогдож номын баярын тухай мэдээлэл авах хүсч бол та бүхэн Facebook дэх Пүрвийн Батхуйг гэсэн түүний Facebook руу хандаарай. Тэгэхээр энэ удаа ямар ном ирсэн бэ гэхээр Хүүрнэл зүрх металл хотын үеийн ганцаардлыг эзэн гэсэн энэ ном ирсэн байна. За мөн эсрэг цаг номынх нь 2 дахь дэвтэр бас худалдаанд ирсэн байна. Эссе, шүүмж, нийтлэл, за өгүүлэл, найруулал, тэмдэглэл, за мөн түүний шүлэг яруу найр гэж гисэн энэ 2 номноос нас талдан унших боломжтой юм аа. Тэгэхээр Пүрвийн Батхуйг зохиолч юм бас зохиол бүтээлийг шимтэн уншдаг хэрхэн үзэгчид маань бас энэ 2 номтой танилцаарай. Мажестик номын лүтийн 7 нутаас худалдаанд ирсэн байна шүү. Үзэгсэлэнт Анжелика хэмээх киног бид бүхэн мэднэ. Тэгвэл тэрхүү зохиол маань нийт 13 цуврал зохиолоос бүрдсэн ийм бүтээл байдаг. Тэгэхээр энэхүү цувралыг эхнэр нөхөр Ан ба Серж Голлен нар тэртээ 1953 онд бичиж дуусгасан. За тусраа маань анх хэвлэгдсэн цагаас дэлхийн олон орны уншигчдын зүр сэтгэлийг булааж дараагийн дэвтрүүдийг тэсэн ядан хүлээх болсон юм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Анжелика хэмээх цуврал нь дэлхийн 63 орнд 150 сая хэвлэгдээд байгаа нь сонгодог бүтээлүүдийн рекорд амжилт гэж хэлж болох юм. Энэхүү зохиол нь үйл явдлаа гайхалтай урнаар дамжуулан сонгодог үргийг чамгүй сайн биелүүлсэн хэмээн судлаачид энэхүү бүтээлээс өндрөөр үнэлдэг байна. Тэгэхээр орчуулагч Амар Давгийн орчуулгаар хүрч байгаа энэхүү Анжелика хэмээх цувралын 5 дахь дэвтэр буюу Анжелика ба далайн дэрэмжид хэмээх ном Мажестик номын лүгтэрсэн байна. Тэгэхээр нэгэнт үзэсгэлэн бүсгүйн амьдралаар амьдарч энэхүү зохиолд шимтэн дурласан бол та бүхэн 5 дахь дэвтэр нь худалдаанд ирсэн байгааг дуулгахад татай байна. За ингээд улсын төлөөрийн 6 давхар Мажестик номын лүрээс энэ 7 нот худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номтой танилцах хүсч бол та бүхэн оюун ухааны ресторан Мажестик номын лүрийг зорж ирээрэй. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зөлгөж, тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Мажестик. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За баярлалаа. Тэгээд намайг ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж оруулж байгаа та бүхэнд ч гэсэн баярлалаа. Зураг дахь жилдээ болж байна. Ер нь би урд нь 2003 оноос хойш дандаа лекц уншиж явсан. Тэгээд бараг 10 жил лекц уншаад 7-8 жил лекц уншсныхаа дараа ер нь лекцүүдэд эмгтээд ном болгож бодож ирсэн. Тэгээд хамгийн анх Джон Максвеллийн өөрийгөө өдөрдөгч болгон хөгжүүл номыг анх уншаад энийг олон түмэнд хүргэе те хүмүүст маш хэрэгтэй ном байна гэдэг. Яг өдөртгөн арга ухааны талаар маш олон санаануудыг гаргаж ирсэн тийм ном байсан. Тэгээд тэр номыг анх уншаад тэгээ бас орчуулад гаргаж агаад тэгээд ерөнхийдөө ингээд цаашаа энэ хов хүний хөгжлийн чиглэлийн номнуудыг би миний өөрийн уншдаг ном маань дандаа юм байсан л да. Яг тэгэхээр миний ажил маань өөрөө
хувь хүний хөгжлийн чиглэлээр заадаг. Тэгээ заадаг учраас би унших хэрэгтэй. Тэгээд уншдаг номнууд маань энэ чиглэлээр байсан. Тэгээ яг энэ чиглэлээ нэлээд судалсан учраас энэ чиглэлээр номнууд гаргаж ирсэн. Тэгэд мэдээж хувь хүнийг ямар ч салбарт нөгөө сайн муу гэж байдаг шиг хувь нэгжлийн салбарт ч гэсэн бас сайн номнууд зөндөө байна. Бас замуу гэж ярих байл тий. Сар номнууд ч гэсэн байдаг. Тэгэхээр нөгөө уншигчдын нөгөө нэг унших сэтлийг нь төрүүлж өгдөг номнууд бол өөрөө ингээд амьдралд нь арга ухааныг зааж өгч байгаа номнууд нь өөрөө айгүй сайн номнууд гэж бодож байна. Тэгэд тийм номнуудыг унших тусам хүн илүү их амьдралдаа хэрэгжүүлэх, амьдралдаа өөрчлөлт гарах хэмжээнд уншиж тий үүрээ эргээгээд чинь харилцааны тухай ном уншина гэдэг маань өөрөө харилцааны маш олон нарийн зүйлүүдийг заадаг. Тэгэхээр энэ нөө эргээгээд хамт олонныхоо дунд тэгээд найз нөхдийнхөө дунд тэгээд бүхий л одоо нийгмийн бүхий л хүрээлэлд одоо хүн чинь дандаа харилцаж амьдардаг юм чинь яг энэ чиглэлээр ингээд одоо чинь унсан номны чиглэлээр хүн сайжирдаг. Тэгээ би ч гэсэн өөрөө анх тийм мундаг байгаагүй. Тэгээ би ч гэсэн ингээл сурах гал хөгжгөөл ингээл уншаа судлаад ихсэн. Тэгээд тэр маань нэг л мэтгэд миний амьдралд нөлөөж ихсэн. Би яг хувь нэгжлийн чиглэлээр бол 98 оноос хойш уншиж ирсэн. Тэгээд 98 оноос ингээд 5 жил уншсныхаа дараа тэрийг заамар санагдаад тэгээд анх Ховд аймагт нэг сургалт хийх боломж гараад тэгээд 2003 оноос зааж ирсэн байхгүй. Гэхдээ мэдээж анх бол мэдээж түүх байсан. Гэхдээ байнга уншиж, байнга боловсрч явчихсан. Энэ маань одоо ингээд гарахад бол бараг 14-5 жил ингэж явсан байна. Тийм ер нь бол тийм жишээ нь хүмүүст би сургалт хийдэг байсан учраас урд гараад худлаа хийж болохгүй тий. Тэгээ бас эсвэл тий хүмүүст хэрэгцээг юм яриад иж болохгүй. Тийм учраас маш их судлах хэрэгтэй. Тэгээд би өөрийгөө байнга шамдуулж хөгжүүлж мэдээж надад хэрэгцээ байсан. Өөрөөр хэлбэл өсгөлн тий би дутуу байна, би болоогүй байна. Би одоо энийг сурах ёстой, би өшөө илүү мэдэх ёстой. Тэгээ мэдээ сайн муу чанартай чанаргүй бүх л номнуудыг уншиж үзсэн. Тэгээд ерөнхийдөө нэг өөрийн гэсэн ойлголт, өөрийн гэсэн үзэл бодолтой би болсон. Тэгээд үерхээ чигээд тэгээд анх нэг хичээнд нэг 1000 гаруй зүрх байгаа. Тэгээд ингээ сайн харах юм бол нөгөө юу байгаа штэ. Өнгөн цаас нарай өөр байгааз. Энд чинь 2000 онд хийсэн байхгүй юу. Тэгээд тухайн үед нөгөө юу байхгүй. Өнгөн цаас олдохгүй. Тэгээд гэртээ байсан өнгөн цааснуудыг ингээд хаашлаад нэг юм шаблон гаргаад түүнийхээ дагуу ингэж зураад бүгдийг нэг ширхэг бүрчлэл ингэж хаачилж. Тэгээд энийг өгчөөж аригч зөвшөөрүүлсэн тийм. Тэгээд үерхэд тэгээд жил гарны дараа хормойчсэн бит хоёр. Тэгээ энэ байгаагүйсэн болоод одоо миний хувьд хаач явж их юм. Тэг бөөмэд ном бичээч өгөөчөө тий. Тий. Эхнэр маань хийж бичсэн шүү дээ ном бол. Хайрлагч эмэгтэй зурагч 11 онд бичигдсэн. Тэгээд нар хүнээс мандагч 12 онд бичигдсэн байхгүй. Манай хүн чинь нөгөө халуун цай гэдэг нэвтрүүлгийг 8 жил хийсэн. 8 жил хийсний дараа тэр чинь дандаа эзэгтэйнэрт эмэгтэйчүүдэд зориулсан тий 104.5-аар явдаг гэр бүлийн яраадгаар явдаг энэ нэвтрүүлэг. Тэгээд тэрийгээ өөрөө маш олон эмэгтэйчүүдтэй ажиллаж ажилласныхаа үндсэн дээр тэр туршлага тэр судалгаагаа ном болгосон бо. Тэрнээс биш би эхнэрийг хайрлал тэгэл ном бичтэл нь хайрлсан биш л те. Тэгээд энэ номыг нь би редакторлаад миний номнуудыг болохоор манай хүн редакторлсан. Тэгээд амжилтын амьсанд нар хүнээс манддаг энэ хоёр ном маань хоёулаа манай эхнэр маань редакторж байсан. Тэгээд нар хүнээс манддаг номоо би ээжтэй зориулж гаргаж ирсэн юм. Тэгээ яагаад гэхээр нар хүнээс манддаг гэдэг их гоё үг шүү дээ тий. Би 10 жилд хүүхэд байсан юм аа. Тэгээ нэг ангийнхаа хүүхдүүдтэй муудалцаал тухайн үед л нос нулимс болоод гэртээ ороод ирсэн чинь өвөө манад ирсэн байсан. Тэгээ өвөө миний толгой гэлээд Улаанбаатар зочид буудлын урд байгаа нацаг дөрж өшөө байна. Сүхбаатар өшөөний артлангуудыг манай өвөө хийсэн.
Тийм. Тэгээд хамгийн сүүлд ардын зураач цолоо юугаар авчихсан. Мэгжиж чанарлаг бурхны бүтээж зохиогч эрхийг авчихсан тийм хүн баа. Тэгээд өвөө маань их миний амьдрал их нөлөөсөн. Хүний тухай талаарх мэдлэг биднэрт бага тусам бид нар хүнийг зовоож идэг. Тий. Өөрөөр энэ номноч өөрөө тойл واخгүй юу? Чи тойлонд хараад ингээд нүүр чин заан бай шууд гараа авчихгүй шүү дээ, тий. Янз бүрийн бохир зүйл эсвэл янз бүрийн наалцсан зүйлүүд хараад янзалдаг шиг зүгээр л эдгээр зөвлөмжүүдээс хараад би хаана явах юм бэ, тий. Тий, хүн чинь өөрөө нөгөө харьцуулах юм байхгүй болохоор өөрөө хаана яваад байгааг мэддэггүй шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг замд километрийн хэмжээ болоо би тэдэн километр явж байгаа юм байна гэдэг шиг, тий. Тэгээд метр өндрийн хэмжээ байвал би өөрөө өндрийг хэмждэг шиг тий. Тэгээ хүн харьцуулах юмтай болохын тулд хүн хэмжээсүүд бий болчихдээ шүү дээ. Яг түүнтэй адилхан ном өөрөө бас нэг хэмжээс байхгүй юу? Энийг уншаад тий үнэхээр чамд хэрэгтэй юм байвал тэр ном өөрөөр чамд тойл болж чадчихна гэсэн үг тий. Тийм хэмжээтэй болж байна гэдэг. Хэрвээ тэр номыг уншаад хэрэгтэй юм чамд ерөөсөө гарахгүй бол тий тэр бол хүүхдийн ном байна гэсэн. Өөрөөр хэлбэл чи өссөн ч юм уу тий эсвэл чиний хувьд бол тий тэр мэдлэг бол давцсан байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэгээд хэрэгтэй өөрийгөө тойлдоод за энэ дээр бол надад болж байна тий. Энэ дээр бол болохгүй юм байна гэдэг. Ингээд энэ өөрөө хүнийг ингээд байнга ингээд хүн толинд хараад харах байнга өөрийгөө янзалдаг шиг эргээгээд хүнд бол маш томор нөлөөлдөг. Би өөрөө айгүйх ингээд ном цоглуулдаг. Тэгээд зарим нь уншдаг юм а, зарим нь уншиж амждаггүй юм. Тэгээд энэ хэсгээр ингээд ерөнхийдөө би нийгэм улс төрийн чиглэлийн номнуудаа ингээд тавьсан байгаа. Тэгээд энд болохоор миний цуглуулж байсан сэтгүүлүүд байгаа. Одоо нөгөө цаг түргээд нэг сэтгүүл гардаг гэсэн тий. Тэрийг би бүгдийг захиалж уншдаг байсан. Энэ болохоор нөгөө сэтгэл зүй гэр бүлийн чиглэлийн номнууд. За энд бол нөгөө шинжлэх ухааны гадны номнууд байна. Энэ болохоор ерөөхдөө түүхийн ховсгалын тийм номнууд байгаа. Энд ерөөхдөө нөгөө манай өвгөөс ирсэн номнууд бас байгаа. Тэгээ энд болохоор нөгөө юм юуны номнууд байгаа. Энэ номнууд маань их юутай. Энэ одоо 54 онд дараа сэтгүүлийг гэгээд ингээд гадна ингээд наачдаг. 54 оны 6 дугаар дугаар нь ингээд энэ нөгөө дандаа зургийн ном л да. Одоо энэ бол холдохгүй тийм хэлбэг биш. Тэгээд энэ манай өвгийн тэр өгч над үлдээсэн тэр номнууд байгаа. Тэг ерөнхийдөө бол нөгөө өвөн маш их уншдаг судалдаг гэсэн шүү дээ. Тэгээд яг ач нараас нь зэнэраас нь одоо би л баг юуг номнуудыг өвлж авч байгаа юм. Ягаад гэвэл одоо аав ээж хоёр л надад чи одоо энэ юунуудыг авч яв гэл надад даатгаж өгсөн байгаа. Аль болгоны нэг сонгогдсон байдаг хин нэг оюуны сайдраад явж явах гэж. Тийм. Манай нэг том ах болохоор юуг нь хийдэ. Яг нөгөө авиас нь өвлөд авцсан зурдаг баримлаар юм хийдэг байхгүй юу. Тий. Тэгээд манай ахын нэг юм юу хийсэн баримл нь энэ байна. Энэ өөрөө өвгийн баримлыг дуурайч хийсэн байгаа. Ийм баримл байгаа. Би ч залуу юм чи. Яг нэг орчин үеийн залууны ерөнхийдөө тий. Ерөнхийдөө энэ сүүлд манай одоо бас их дэлхийд дээр гарч байгаа сайн номнуудыг шууд бараг л жил алгасгүй орчуулга гаргацдаг болчих. За энэ ховцны тухай. Ерөөсөө үндэсний ховцны тухай. Тэгээд Оросд гарч ирсэн юм байна. Орос англиар ингэ биччихсэн. Тэгээ энэ нөгөө юуны ховцнууд дандаа шимэглэл. Энийг чи лувсан шаргуугаар зурсан баг шүү. Энэ ховцнуудыг дандаа лувсан шаргуугаа гэж би өвөөмөн зураач байсан болооч тэр ингээд урд нь бол ер нь бол зураг нэг тоодох байсан. Тэгээ сүүлийн нэг 4-5 жил бол агиох зураг руу анхаарад тий. Тэгээд л ерөөсө зураг гэдэг юм чинь ямар нарийн юм бэ те. Миний урдны бодож ирснээс одоо ингээл хүний дотоод сэтгэлийг яаж гаргаж яан тэр нүдний тэгээ энэ зураач маань агиох тийм энэ
байгалыг агуу гоё зурдаг. Тэр нэг алдартай зураг нь бол байт юм да. Энэ бас их алдартай зураг шүү дээ. Нөө усан цэргийн юм хөшнөд гоё энэ далайн зураг. Энэ ус зурна гэдэг чинь өөрөө бас агуу том маш их чадвар шаарддаг. Тэгээ ийм сүмийн зургуудыг их зурдаг тийм ийм хүн байна. Тэгээ энэ нэг ийм ном байт надаа. 20 дугаар зууны өдөр ингээд ангилчихсан. Одоо юу гэдэг 1900 оноос 1999 оны 12 сарын 31 хүртэл ингээд бүх одоо олимп одоо дэлхий дээр болж байсан томоохон үйл явдал, бослого, аллага, дайн бүх юмнууд ингээд одоо чинь 12 онд одоо юу болж исэн ингээд гараад ирсэн бүгд. Энэ 12 оны олимпийн одоо аваргууд нь юу байсан, хин байсан ингээд энэ их бас их сонирхолтой ном. Хаяа бас энэ чинь ингээд ерөнхийдөө нөгөө түүхэн цаг үеийг ингээд заримдаа унших мэдэх шаардлагатай бол энэ номыг бариад авахд бол ерөнхийдөө энэ 20 дугаар зуун бол тэр чигээр ингээд үйл явдлаараа одоо бослого, хилмигдүүлэлт тэгээд бүхий л одоо энэ одоо Мартин Лютер Кингний аллагын тухай энэ дэр ингээд 68 онд ингээд энэ надаас юугаар байд CD-гэр. Тэгээ хамгийн сүүлд нь одоо энэ чинь 2000 оны 99 оны ингээд нөгөө 2000 оны шилжих тэр солид буудаад ингээд төгсөж байгаа. 99 оны төгсгөлт болж исэн бүх л үйл. Одоо энэ дээр чинь Монголын баг тамирчид мөнгөн медаль, хөрөл медаль авч исэн бүгд тэнд олимпийн тэмдэглэл дээр байгаа. Энэ нэг юм бас нэг ном байна. Энэ их Оросын түүх байгаа. Энэ Оросууд энэ түүхээ алтаар бичдэг юм шүү дээ. Монголчууд уул нь монголчууд л бичмээр юм. Тэгээд энэ Оросын түүх энийг би баг энийг юу яасан шиг хацтай гудамд хүн зараа авч хатаа авсан. Тий. Монголд нэг гудамд хүн зараа авчихсан. Тэгээд бодвол мэдгүй тэр арх марханд л өгсөн баг. Тэр дандаа нөгөө тий өвлөгдөж ирсэн ном голцоо түүхийн номнууд байгаа. Одоо тэнд бүр 20 оны 21-ээс 40 оны нөгөө Монгол ардын хувьсгалт намын тэр тогтоолууд гаргаж ирсэн шийдвэрүүд нь хүртэл ингээл байгаа. Ер нь бол дандаа голцоо түүхийн номнууд тэнд. Энд би нэг сонирхолтой ном. Алтаа маань 49 оны хэвлэл. Тэгээ Жамба гэдэг ингэ бичсэн манай өвгийн юм л байл тэ. Хаалгач орн байна. Наад чи хэд оны байна? 58 оных. Бичсэн 42 оны байна. Монголч гэрээ. Тэгээ нэг 100 гаруй жилийн настай нэг юм одоо нэг барлаж бичнэ гэж ирдэ шүү дээ. Одоо энэ чинь яг жинхэнэ гот нөгөө барлаж бичсэн ингээд дараал. Батлуугээс ирсэн ном. Тэгээ би л одоо тэгэл ингээд хадгалаад одоо манай хүүхдүүдэд л очих байх. Мэргэн ноёны хэрэг зарга одоо шийдэж байсан энэ 5 6 7 дугаар бүлгүүд гэдэг ингээд яг ингээд бичгийн машинаар бичсэн юм шиг тий ингэж бичдэг. Энэ ч аргагүй л байх таа ингээд олон жил бичдэг. Одоо нэг тий 200 жилийн настай наа. Тэг хөрөхд бас их эмзэг ийм нэг ном байгаа. Номын сан байгуулж ном дэвтэр зэргийг дэлгэн тавьсныг аливаа хүн сонирхож үзэж буй ба очихоор явж буй. Одоо нөгөө танаа нэвтрүүлэгтэй л одоо холбоотой ухуулах хуудас шүү дээ. Ухуулах хуудас байхгүй. Ингээ чинь ингээд номертой хуустай. Тэгэл ерөөхдөө баячуудыг яаж лам нарыг ингэж 20 сагдна гэж одоо нөгөө нэг эрх ямбыг нь хураана гэдэг иймэрхүү. Энэ одоо хэдэн оных вэ? Энэ мэддэхгүй байгаа. Ерөнхийдөө л дөнгөж гэрэл өвчг рүү шилжиж явах үед л гарч ирсэн. Энэ юу штэ. За энэ нэг хүүхэд намайг зурж ирсэн. Энэ миний нэг Facebook хаягны юу ихгүй зураг байхгүй. Ном дээр зураг байл та. Тий, ном дээр үү. Энэ чинь сүүлдээ зурагч биш одоо бүр лого болцсон. Энийг харуул тэгэл миний бичдэг. Тий. Тэгээ энэ болохоор Атлас л та бүгд найрамдах Монгол ард ус гэдэг үндэсний Атлас гэдэг газар зүүн хэдэн он гэсэн 90 он тий. Мал аж ахуй гэдэг тий.
Тэгээ ерөөсөө ингээд бүгд л ингээд англиар байгаа юм. Тэгээд нөгөө ургамлын чинь амтны чинь ан амтд хүртэл хаагур байдгийг тий аль нь хаагур байдгийг. Тэгээ юу Монгол улсын дэвсгэрт байгаа бүхий л агарын температур тий салхины урсгал тий бүгдийг ингээд ангилчихсан юм атлас байдаг. За тэгээд энийгээр бол миний гар бичмлүүд одоо юу гэдгийг тэмдэглэлүүд одоо уншсан номын тэмдэглэл тэг өөрийн санаагаа бичижсэн юмнууд энэ болохоор дандаа голцоо хувь хүний хөгжлийн чиглэлийн номнууд байгаа. Тэгээд эдгээр номнуудыг ер нь баг би 90% нь уншсан номнууд энэ тойр дээр байгаа. Яагаад тэгэхээр миний сонирхдаг сэдвүүд ерөөдөө одоо сүүлийн үед л гарч байгаа номнууд айгүй их байгаа л да. Мал ингээд юу ч мэдхгүй болд юм да гэж хэлж байхад би бол ингэж бодчихсон. Унших тусмаар л их мэдэндээ гэж бодож байгаа байхгүй юу? Чи үгүй юм билээ. Тэгээд мэдхгүй юм аа л их мэддэг юм билээ. За би ёстой л мэддгүй юм байна те. Хүн хамгийн бага мэдлэгтэй, хамгийн бага чадвартай те, хамгийн бага дуршлагтай тэр үедээ хамгийн айхтар хамгийн тийм зоригтой байт юм байна. Тэгээд их юм мэдээд ирэхээр нөгөө нэг зориг гэдэг юм чинь байхгүй болчтой. Хамгийн л одоо юу гэсэн туршлагагүй, мэдлэггүй тэр үед л хамгийн их лекц уншсан тийм. Юу заажсэн бөө мэдээ яриалсан. Одоо ингээд бодохоор айдаг байхгүй. Би юу ярьчих юм болоо тий. Дунд нь үнэхээр мундаг намайг шоолоод сууж исэн хүмүүс ч гэсэн байсан л ах нь хөөрхийн залуу гэл миний уншдаг тэр уншихалгүй, тэрний уншихыг би уншихалгүй. Гэхдээ хүн өөр тэр уншиж байгаа салбараар л хөгжнө гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл шүү дээ. Залуучууд болохоор шууд ингээд амжилтын ном, мөнгөний тухай ном уншаад эхэлдэг. Яаж мөнгөтэй болох вэ? Яаж амжилтанд хүрэх вэ гэл тий. Тэгээд энэ номыг уншихаас өмнө миний бодлоор тий зам чанарын тухай, мөн чанарын талаар, төлөвшлийн талаар, даалт ухамсарын талаар ингээд уншаад эхлэвэл тэгээд тэрний дараа харьцааны тухай тий тэгээд тэрний дараа амьдралын арга барилын талаар тэгээд тэрний дараа мөнгө амжилт гэдэг ингээд явбал арай зүгээр юм шиг санагддаг. Тэгэхгүй шууд л ингээд мөнгө төгрөг амжилт бүтээл гэж уншаад эхлэхээр бол энэ зарим талаар өрөөсгөл. За та бүхэн ч гэсэн намайг тоож ингэж ирж тэг ярилцлаганд оруулж байгаад миний хувьд бол маш том бахархал хүндэтгэл байлаа. Тэгээд та бүхэнтэй дараа агж уулзахтаа баяртай холноо. Баярлалаа. За баярлалаа. Мажистик номын дэлгүүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Жигсаалт 10 дугаар байр, зохиолч Гүн Үйлс, Тэнгэрийн зарлаг. Жигсаалт 9 дугаар байр, амжилтын хөгтөж 2015. Жигсаалт 8 дугаар байр, өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан, Жак Вэтерфорд. 7 дугаар байр, Бямбагийн саран туяа, Сургагтууны Рама. Жигсаалт 6 дугаар байр, Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан Хаан Цэдэг. 5 дугаар байр, Болор судар хэвлэлийн газрын бүтээл, Хөгс судар. Жигсаалтын 4 дугаар байр, Төржис хаадын сангаас эрхлэн гаргасан Монголын нус төвчөө. 3 дугаар байр, Стигл арсан Зүгийн үл бүснүүлсэн охин. Жигсаалтын 2 дугаар байр, таны жинхэнэ гэр орон, өдөр тутмын хэрэгцээнд зориулсан Читнат хаан лампны мэрэгэн бодол санаа. Энэ ном шинээр орсон байна. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байранд өөдөө тэмүүлэл ном дахин орсон байна. Монголд минь гайхалтай юм боломжтой. Түүний нэг нь Мажистик дэлгүүр мөнөөс мөн далайн төрлөг мэт их ном давлгаалж байна шүү. Даруй төргөн ирж дээдийн бэлэг номоо авцгаа. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Уншдаг хүн болгон хөгждөг гэдэг энэ сайхан үгээр энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаж байна. Ном ертөнц нэвтрүүлэгтэй хамт байж өөрт хэрэгтэй мэдээллийг та бүхэн олж авсан гэдэгт бид бүхэн итгэж байна. Ингээд эх 7 өдрийнхөө яг энэ цагт мөчөд эргээд уулзъя. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан Мажистик номын дэлгүүрээс хурж өндөрлж байна. Баяртай үзэгчтэй.